гэдэг ийм зүйл яригддаг. Тэгээ энэ гурван хүн бол тийм хувийн тойрон хүрээлэгчдийг үүсгэхгүй байх нөхцөлийг Монголын төр өөрөө бүрдүүлж өгмөр юм бэл. Тийм учраас бол одоо жишээлбэл 3 сарын 30-нд өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд учрал хинтээ уулзсан бэ. Уулзахдаа юу ярьсан бэ гэдэг бол олон нийтэд ил байх хэрэгтэй. Ярьсан сэдв, ярьсан хүн, уулзсан хүн нь ямар гишүүнтэй уулзсан. Уулзаад юу ярьсан байх вэ гэдэг хичлэн. Тийм учраас бол тийм үйлийг бид нар боловсруулад парламентаараа батлах нь хэцүү юм байна гэж ингэж харагдаж байна. Тэгэхээр одоо яг шинэ засаг байгуулах гэж байна. Та энэ дээр бас ямар хүлээлттэй байгаа, ямар шинжилгээг хийгээсэй гэж харж байна. Яг нь би бол шинэ засгийн газар гэж харахгүй байгаа. Энэ бол одоо 10 жил ирэх барьсан Монгол Ардын намын засгийн газар. Тийм учраас бол өнгөрсөн засгийн газруудынхаа бодлогуудыг хэрэгжүүлэх нь бол ойлгомжтой. Миний хувьд одоо засгийн газраас нэхэж байгаа ганцхан юм байна. Тэр нь бол 2024 оны Монгол Ардын намын сонгуульд орохдоо амласан амлалт. Энэ амлалтын дотор жишээлбэл одоо 2000 англи хэлний багшийг гадагшаа сургана гэдээ амлалтсан байна. Энийг хийх хэрэгтэй. Жишээлбэл технологи инновацийн төв байгуулна гэдээ амлалтсан байна. Энийг хийх хэрэгтэй. Жишээлбэл шинжлэх ухааны зардлыг эрс нэмэгдүүлнэ гэсэн байна. Энийг хийх хэрэгтэй. Одоо жишээлбэл хүний эрхийн Азийн төвийг Монголд байгуулна гэж амласан. Үнэхээр Монголын улсад хүний эрх ялангуяа одоо энэ үгээ хэлэх эрхийг эрх хумигдж байна гэдэг ийм зүйл өдрөөс өдөрт яригдаад байна шүү дээ. Тэгээд жишээлбэл одоо шударгаа шүүмжилсэн сэтгүүлчдийг цагддаг, хордог, шалгадаг. Тэгэхээр энэ хүний эрхийн Азийн төвийг Монголд байгуулах ажлаа нэн яралтай хийх хэрэгтэй. Гэх мэтлэн 24 онд ард түмнийг одоо ард түмнээс яаж санал авсан? Тэр зүйлсээ хийжээж 28 онд очих ёстой. Энэ бол ёс суртахуун. Ийм ёс суртахуун Монголын улс төрчдөөс наад зах нь байх хэрэгтэй. Бид нэр ёс зүй яриад байгаа, ёс суртахуун яриад байгаа. Ерөөсөө ёс суртахуун гэдэг бол амлсан амлалтандаа суухыг хэлж байгаа. Хэлсэн үгэндээ суухыг хэлж байгаа. Жишээлбэл одоо 1 жилийн өмнө, яг жилийн өмнө Оросын холбооны улстай хийх түлшний одоо хангалтын гэрээ гэдэг зүйлийг их хурл дээр унгасан. Өнөөдөр унгасан улсууд нь тэрийгэ бариад гүйж байгаа. Бүгдээрээ харж байгаа. Яагаад ёс суртахуун ярихгүй? Яагаад тухайн үед унснаас болоод энэ өвөл бензин түлшинд доочрсон тэр олон Монгол хүний эрх ашгийг, тэр олон Монгол хүний хохирлыг яагаад барагдуулахгүй? Тэгээд жилийн дараа дайнтай болж байна гэд ичихгүйгээр тухайн одоо түлшний гэрээ хилцлээ одоо их хурлаар батлуулмаар байна гэдэг тэр улс сууж байгаа байхгүй. Би юу хэлж яаг гэхээр амлсан амлалтандаа суудаг засгийн газар байх нь чухал болохоос биш. Шин зүйл бодож олоод тэрийгээрээ PR хийгээд тэрийгээрээ одоо хүмүүсийн тархи угаадаг ийм засгийн газар ерөөсөө байж болохгүй. Ийм л зүйлийг шаарддаг. Өмнөх засагт байсан сайд нар ер нь байх хэрэгтэй юу? Дэд сайд нарын хувьд бас ер нь байх хэрэгтэй. Яг нь ерөнхий сайд бол өөрийнх нь бүрэн эрх. Энэ лөө бол бид нар халдах боломж бол байхгүй. Ганц зүйлийг анхааруулж байгаа нь хувийн эрх ашигын зөрчилтэй хүмүүсийг сайдаар тавьж болохгүй шүү. Тендер юмд ах トゥ нар нь хамаатан саднаа аав ээж нь оролцдог. Аав ээж нь хань ижил нь ямар нэгэн байдлаар төсвийн мөнгө хүлээж авдаг. Тийм үү? Ийм зүйлийг л битгий гаргаач л гэж. Сайд нар ядаж ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ягштал биелүүлэх хэрэгтэй. Их хатуу хууль байгаа. Батлсан хуулиа өнөөдөр мартцсан байна. Тэгэхээр шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр шинжлэх ухааны боловсролоос салгачлаа тийм ээ. Тэр шинжлэх ухааны яагаад чухал вэ? Бас энэ боловсролтой нийлүүлэх шаардлагатай. Одоо бас та шинжлэх ухааны хөрөнгө оруулах хэрэгтэй гэж хэлж байна тийм ээ. Тэр шинжлэх ухааны салбар хаана байна? Хөгжлийн яам бол өөрөө зөвхөн эдийн засгийн яам биш, хөгжлийн яам багхгүй. Уг нь хөгжлийн яам өөрөө улс орны хөгжлийн төлөвлөгөө баталдаг учраас хөгжлийн яамн дээр шинжлэх ухаан байх юм бол мөнгө төгрөг нь бол арай илүү элбэг дэлбэг олдох юм байна гэж ингэж л харж байгаа юм. Тэгэхээр хөгжлийн сайд өөрийгөө шинжлэх ухааны сайд гэж олж харах нь чухал байгаа. Хөгжлийн сайд өөрийгөө шинжлэх ухааны сайд гэж олж харж чадахгүй бол буцаад боловсролын яамдаа өгөх хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн сайдын итгэл үнэмшил багхгүй. Одоо орж ирэх хөгжлийн сайд өөрийгөө би шинжлэх ухааныг босгож ирэх ёстой хүн гэдгээ
ойлгохгүй тохиолдолд шинжлэх ухааны асуудлыг боловсролын яамд нь буцаагаад өгөх нь зөв байна гэж харж байгаа. Хөгжлийн сайд өөрийгөө би шинжлэх ухааны инновацийн сайдыг давхар хийж байгаа шүү гэдгээ одоо маш их өндөр түвшинд ухамсарлах шаардлага байгаа даа л. Тий. Дид сайд нарыг ер нь одоо танаа намын шахалтаар бол 4 үндсэн чиглэлийн үлдээгээд ингээ болио гэдэг зүйлийг шинэ ерөнхий сайд хэлж штэ. Тэр та бас сайдаар ажиллаж байсан хүний хувьд дид сайд ер нь тийм хэрэггүй албан тушаал юм. Гэхдээ яг үндсэн чиглэлийн яам дээр дид сайд ажиллуулах нь бол гарцаагүй хэрэг байхаа. Жишээлбэл одоо гадаад хэргийн дид сайд, хуулийн дид сайд, сангийн дид сайд мэтлэн дид сайд нарын үүрэг оройл бол байхыг үүсгэхгүй. Ер нь бол хавтгаарсан төрийн энэ бүтцийг, данхаасан бүтцийг басгахын тулд дид сайдыг нэг жишээ болгож аваад байгаа шүү дээ. Өнөөдөр төр маань цомхон болоод цахин болчих юм бол дид сайдаа ажиллуулж болно, тийм үү? Гэтэл өнөөдөр төрийн алба, төрийн энэ төсвийн мөнгө дагсан Монгол хүний чинь жин тоо хэд том учраас Монголд өнөөдөр баялагын бүтээмж аhiхгүй байна гэдгийг бүх монгол хүнд яриад байгаа юм. Тэгэхээр энэний нэг жишээ бол дид сайд юм аа л гэж ингэж ярьж байгаа. Туулын хурдны зам дээр та ямар байр суурьтай нөөс арчилсан намын үед эхэлсэн төсөл гэж штэ тий. Гэхдээ яг байгаль орчны хамгааллын асуудлаа их тодорхой тавихгүйгээр юм хийж болдгоо маа л гэдгийг дахин ойлгох хэрэгтэй. Тийм учраас бол энэ жишээлбэл сая одоо юун дээр буруутсан бэ гэхээр шууд бургасыг тайрсан байхгүй. Тайрч болохгүй. Тэрийг үндсээр нь аваад өөр газар суулгах мөн үү? Одоо яг тэр барилгачлалтын нөгөө бүс рүүгээ суулгах гэх мэтлэн байгаль хамгааллын асуудал нь их тодорхой баймаар юм бэл. Байгаль хамгааллын энэ шинжлэх ухаан чинь өөрөө хөгжсөн шүү дээ. Тийм учраас бол яг энэ байгаль хамгааллын асуудлаа зөв бариад явах юм бол бидний дэд бүтцээс чухал зүйл байхгүй. Хоёр тал болоод иж ерөөсө болох. Байгалийн хамгаал дэд бүтцээ тавь. Тийм биз? Нэгвэр хэлбэл Монголд нэг юм хийх гээд нөгөө юм харлуулдаг. Эсвэл нөгөө юм хийх гээд нөгөө юм унгадаг. Ийм байдал их буруу яваад байна л. Тэгэхээр ширээний ард суугаад байгаль хамгааллынхаа төлөвлөгөөг дахиж хараад байгаль хамгааллын асуудлаа их чухалчилж туулгуулч одоо бид нарын бас нэг амин суц шүү дээ. Яг л энэ төрийн энэ дунд доод шатанд ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлага сахилга бат ямар сул байгааг л энэ байгаль хамгааллынхаа төлөвлөгөө өнөөдөр усны газар төлөвлөгөө нь очоогүй байна гэхээр айгүй тийм ажил хийхгүй байгаа байхгүй. Иннээс нь болоод ус төрчт нь муудалцаад байна. Би бол аль нэг талд нь гарахаас илүүтэйгээр байгаль хамгааллын асуудлаа нухацтай ярих, үндэсний их үүсвэрийн асуудлыг маш тодорхой шинжлэх ухааны түвшинд нотлох, тэгээд хурдны замаа барих гэдэг энэ зүйл бол ийм үе шатаагаар явах нь зөв байна л гэж харж байна. Тийм дараа нь одоо хурдны замаа барих гэдэг иргэдийг төрөхрээ чагсаал цуглаа хийгээд байдаг. Энэ дээр та юу гэж байна? Энэ байж болох зүйл юм уу? Ер нь бол их хариуцлагатай албан тушаалтан хүн болоод хариуцлагатай байх хэрэгтэй.